За миний өнөөдрийн хурал хэлэлцүүлэгт тавих сэдэв бол Донгой аймгийн иргэд аж ахуйн нэгжийн шүүсэн үндэсний усанд шүүж хэрэглэж байгаа үндэсний усанд pH хатуулаг, кальц, магний үзүүлэлтийг тодорхойлсон үр дүн гэсэн сэдэв байна. За тэгээд энэ шинжилгээ хийх болсон үндэслэл нь болохоор за манай аймгийн хувьд бол нийтдээ нэг 46 мянган орчим хүн амтай. За 10,600 айл өргөтэй, 811 аж ахуйн нэгжтэй. За үндэсний усны айс хувьд бол умард говийн гүвээ талхын дундад талын сав газарт харьяалагддаг. За нийт судлагдсан бол аймгийн хэмжээнд 17 усны ордтой. Үүнээс бол аймгийн төв нь бол олгон говийн их усүрээс 30 км-ээс бол үндэсний усны их усүрээр хангадаг. За бусад сум бол ер нь гүний усны их усүрээр гүний усаар үндэсний усны их усүрээр хангадаг байгаа. За тэгээд үндэсний ус нийт аймгийн үндэсний усны их усүрийн хуудас усны бол нийт эрдэсчлэлтийн хэмжээ бол 416-аас 1222 мг литр өндөртэй. За хатуулгын хувьд бол 3.7-оос 9.2 мг эквивалент литр хатуулагтай. За кальцийн уламж бол 33.7 мг-аас 111.4 мг литр хэмжээтэй. За магний бол 21.8-аас 107 мг литр хэмжээтэй үндэсний усыг хэрэглэдэг. За эрдэсчлэлт болон хатуулгын хэмжээ бол бусад нутгаас өндөр усыг ундаандаа хэрэглэж байна. За энэ усыг өндөнд хэрэглэснээр бол аймгийн хэрэглэгчдийн хэд бол одоо ходоодны шүүс ялгарл ихсэх хөвчин, за мөн ялгах хэрэгтэн бүр давсагны чулуу үүсэх, мөн цөсний чулуу үүсэх өвчний бол түлхэц болж байгаа гэж үзэж байгаа. За мөн тоног төхөөрөмж хэвийн үйл ажиллагаа ашиглалтын хугацаа багасгах, за мөн хувцсны идэлгээ зөөлөн чанар өнгө үзмжинд нөлөөлөх зэрэг сөрөг нөлөөтэй байдаг. За үүний үүднээс бол иргэд аж ахуйн нэгж бол одоо хувьдаа үндэсний усны их усүр дээрээ бол цэвэршүүлэгч тодорхойлбол үндэсний усыг зөөлрүүлэх цэвэршүүлэгчийг суйрлуулан стандарт нийцүүлээд одоо үндэсний усны чанар аюулгүй байдлаа сайжруулах арга хэмжээ авч байгаа. За тэгээд үүнд бол Донгой аймгийн зорилго нь Донгой аймгийн иргэд аж ахуйн нэгжийн ус цэвэршүүлэгч төхөөрөмжийн уснаас дээж авч түүнд бол pH хатуулаг, кальц, магний үзүүлэлтийн шинжилгээг шүүхээс өмнөх шинжилгээ хийгээд шүүхээс өмнөх усны үзүүлэлттэй харьцуулан дүгнээд шинжилгээний үр дүнд үндэслээд бол иргэд аж ахуйн нэгж зөвлөмж хүргэх ажлыг зохион байгуулах зорилготой. За үүн зорилгынхаа хүрээнд бол дараах зорилтуудыг тавьсан. Иргэн аж ахуйн нэгжийн шүүсэн үндэсний усыг хүлээн авах, за мөн дээрэс нь асуумжаар тодруулга авах, за сорилтын лабораторид ирсэн дээжинд бол pH хатуулаг, кальц, магний үзүүлэлтүүдийг батлагдсан стандартын дагуу үзэх. За тэгээд шинжилгээний үр дүн үндэслээд ус цэвэршүүлэгч төхөөрөмж тавхаас өмнөх шинжилгээний үр дүнтэй харьцуулаад одоо тухайн иргэн аж ахуйн нэгжийн зөвлөмж хүргүүлэх зорилтыг тавьж ажилласан байгаа. За шүүсэн үндэсний усанд pH, кальц, магний хатуулгын үзүүлэлтүүдийг бол дараах батлагдсан стандарт арга аргачлалаар шинжилсэн. Үүнд бол үндэсний усны pH-ийг бол MNS-ISO 10523/2001 стандартаар, за усны чанар хатуулгыг тодорхойлох шинжилгээг бол MNS 6778/2019, за кальц, магний үзүүлэлтийг бол MNS 1097/2023 гэсэн батлагдсан стандартуудын дагуу хийж гүйцэтгэсэн байна. За тэгээд шинжилгээнд бол 30 аж ахуйн нэгжийн бол 33 үндэсний усны дээд шинжилгээнд хамрагдсан. За үүн дээр бол төхөөрөмж шүүлтүрийн чанарыг шалгасан
шүүсэн байна. За үндэсний усны pH-ийн хувьд одоо шүүс ус бол шүүс усанд бол pH бол 7.2-оос 8-ийн хооронд сул шүтлэг гарсан. За шүүгээс өмнөх үр дүнтэй харьцуулбал 0.1-ээс 0.6 нэгчээр буурсан үр дүнтэй байгаа. За дараагийн үзүүлэлт бол нийт хатуулгын хэмжээг бүрсэн байна. За иргэд аж ахуйн нэгж маань бол одоо энэ улаанаар зураас татсан буюу МНС 900/2018 стандартаас хэтэрсэн хатуулгын үзүүлэлт болон за ногооноор тэмдгээс эсгүй аймгийн төвийн үндэсний усны хатуулгын хэмжээ байна. За тэгээд дараагийнх нь бол одоо савлсан усны хатуулгын хэмжээ байна. За тэгээд иргэд аж ахуйн нэгж маань зорж байгаа үр дүн болохоор одоо стандартаас хэтэрсэн үндэсний усны хатуулгыг бол стандартын түвшинд оруулах мөн одоо аймгийн төвийн үндэсний усны хувьд бол 3.7-оос 4.2 мг эквивалент литр хэмжээд байгаа. Үүнийг бол бууруулан хэрэглэх зорилгоор шүүлтүүр тавьж шинжилгээ хийлгэсэн. За үүнээс бол нийт 33 цорцоос бол 13 дээж бол өмнөх шинжилгээний үр дүнтэй харьцуулахад бол хатуулгын үзүүлэлтийг бол бууруулсан дүнтэй байгаа. За үүнээс 12 ус нь бол МНС 5007/2022 стандартын хэмжээнд хатуулгын хэмжээг бууруулан шүүсэн байна. За мөн кальци агуулмжийн за МНС 900/2018 стандартаар бол нөгөө зөвшөөрөгдөлтэй хэмжээ бол 100 мг литр байгаа. За үүнийг бол мөн бууруулж шүүлгүүлэх зорилгоор бол иргэд бол цэвэршүүлэх төхөөрөмж тавьсан байгаа. За үүнээс бол мөн 13 ус кальци үзүүлэлтийг 0.1 кальци үзүүлэлтийг бол бууруулж шүүсэн дүнтэй байна. За магний үзүүлэлт харагдаж байна. За МНС 900/2018 үзүүлэлтээс хэтэрсэн үзүүлэлтүүдийг мөн бууруулах зорилгоор цэвэршүүлэх төхөөрөмж тавьсан зорилтоос арай үр дүнтэй гарсан байгаа. За нийт 33 дээжнээс бол 13 дээж магний үзүүлэлтийг бол бууруулан өмнөх шинжилгээний үр дүнтэй харьцуулахад бол бууруулан шүүгээд 12 ус бол МНС 5007/2022 савлсан усны хэмжээнд хүртэл бууруулж шүүсэн үр дүнтэй байна. За тэгээд нийт 33 дээжийн маань бол 13 дээж буюу 30-13% нь бол шүүлтүүрийн чанар шүүх зорилттой бол хүрсэн. За нийт хатуулгын хэмжээг бол 0.1-ээс 2.5 мг эквивалент литр болгон шүүсэн. За кальциг бол 0.5-аас 26 мг литр. За магниг 0-аас 15 мг литр шүүсэн байна. За 20 дээж бол эдгээр үзүүлэлтийг бол шүүгэг үр дүнтэй гарсан. За төвлөрсөн систем болон гүний уснуудын өмнөх үр дүнтэй харьцуулахад бол ижлэхэн хэмжээнд гарсан байгаа. За тэгээд шүүгээгүй гарсан 20 үндэсний усан дээр дүн шинжилгээ хийхэд бол нийт 20 усны 6 ус нь бол зүгээр механик хольж шүүх зорилт бүхий цэвэршүүлэх төхөөрөмж тавьсан. 14 усны цэвэршүүлэгч бол одоо фильтрийг солиогүй 2-5 жил ашигласан. За үүний үр дүнд болохоор одоо ингээд шүүлтүүрийн чанармуудад шүүхэ болсон үзүүлэлттэй байна. За тэгээд солилтын давтарын шинжилгээний үр дүнг иргэд бол аж ахуйн нэгж төлөвлөгөөч зөвлөмж өгч ажилласны үр дүнд бол 2 аж ахуйн нэгж нийлүүлэгч компанитай холбогдсон шүүгч төхөөрөмжийн фильтрийг сольж үндэсний усаа шүүн зөвлөвч дахин шинжилгээнд хамруулсан үр дүнтэй байгаа. За тэгээд
Дүгнэлт хэсэг нь бол Дундгай аймгийн иргэд аж ахуйн нэгж өндөр хэрэгжилж явуулсан нь шууд шүлтлэг орчинтай. За кальц магний төрлийн зөвлөл өдрөөс хатуур цэнгэгдүү усны амжилт хамаарч байна. За солилтын лаборатори шинжилэгдсэн дэж юм бол 39.3% нь бол эдгээр үзүүлэлтийг шууд зөвлөсөн. 60.7% нь бол хатуулаг кальц магний үзүүлэлт шүүгдээгүй. Хэрэглэгчдийн бол зорилтод үр дүнд бол хүрээгүй байна. За солилтын лабораторийн зүгээс шинжилгээний үр дүнд тулгуурлан бол зөвлөмж өгсөн. За үүнд бол зөвлөмжийн үр дүнд 2 аж ахуйн нэгж фильтрээс солиулаад дахин шинжилгээ өгсөн байгаа. За мөн цаашд иргэд болон аж ахуйн нэгжид бол одоо бас цэвэршүүлэгт төхөөрөмжийг сонгон авахд мэдээлэлээр хангах, мөн ус цэвэршүүлэгт төхөөрөмжийн чанарт хяналт тавих шаардлагатай байна. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.